Хэний ч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яв. Хэний ч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хэн нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинаж хайрл. Эмэгтэйчүүдийн хөтөлбөрийн маань өнөөдрийн дугаар хүрэхэд бэлэн боллоо. Гэрэлтэмтэй хамт байдаг сонсогч үзэгч танд баярлалаа. Радиогийн 1-р студид сэтгүүлч хөтлөгч Баясаа, сэтгүүлч хөтлөгч Заяа, найруулагч Месүгийн хамтдаа мэдээж энэ 7 хоногийн гэрэлтмээ танд дахин хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн шинэ дугаартай бидний хуучин танил болох манай хоёр ивент тэтгэгч маань хамтран ажиллаж байгаа. 3W1045 цэг минь вебсайтаар та бөмбөрцгийн өнцөг боломбороос биднийг сонсох боломжтой. Мөн 84.5, 104.5 долгионоор радиогоороо сонсоорой. Нэмээд гэр бүлийн радио 104.5 гэд кириллээр бичгээр манай пэйж хуудас харагдаж байгаа. Дүрстэй явж байгаа нэвтрүүлгийн доор комент бичээд бидэнтэй хамтдаа энэ цаг хугацааг өнгөрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингээд өдрийн мэндийг хүргэе хамтран хөтлөгчдөө. За өдрийн мэнд хүргэе бидэнтэй хамт байгаа сонсогч танд ч гэсэн өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр бол мэдээж одоо гэрэлтэн эмэгтэйчүүд хөтөлбөр маань тусгай зочинтой байдаг. За тэгээ зочин маань яг одоо замдаа явж байгаа. Тэрнээс өмнө бит хоёрын хувьд хамтран ажилладаг байгууллагуудаа сайхан яриад өгье тийм ээ. За миний өмнө байгаа бол мам доктор. Өнөөдөр би ханайдан дуудаг зэхмэлийг онцгойлж байна. Ханайдан дуудаг зэхмэл маань болохоор амьсгалын замын вирус халдварт өвчнөд одоо зориулагдсан 14 төрлийн одоо эмийн ургамалтай. За тэгээ мэдээж цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн байгаа. Тэгээд яг энэ эмийн ургамлын зэхмэл нь болохоор өрөвсөл одоо өрөвслийн эсрэг, бактери эсрэг, өвчил эсэргүүцэх, за агчилт сулруулах, за цэр ховхлох, мөгөрсөн хоолой тэлэх, халдваргүйжүүлэх, тайвшруулах гэд олон төрлийн үйлчилгээтэй байгаа. Тэгэхээр амьсгалын замын одоо дөнгөж одоо ханаа түрээд хэлсэн байгаа бол яг энэ зэхмэлийг бол буцалгаад уухад бол тийм ээ одоо маш гоё эрүүл одоо байгалийн цэвэр бүтээгдэхүүн байгаа. Тэгээд мам докторын маань 7227 5225 гэсэн утсаар холбогдоод захиалж болно. Тэгээд мэдээж мам доктор гэсэн хаягаар ороод одоо бүр илүү дэлгэрэнгүй мэдээллийг бүр илүү онцгой мэдээллүүдийг олж авах боломжтой. Миний өмнө байгаа багц болохоор цэцэрлэгийн хүүхдийн багц байгаа. Цэцэрлэгийн хүүхдийн 30 хүүхэдтэй ангид зориулагдсан багц 330-аас 300 болоо хямдарсан байгаа. За сургуулийн хүүхдийн багц болохоор 250-аас 229 тий 202 болоод хямдарсан. За тэгээд мэдээж пэйжийг дагаад дэлгэрэнгүй мэдээллийг авах юм бол тэнд бол бүх багцууд байгаа шүү. За баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч мэдрэмжээ хуваалцъя Чуда. Чуда Монголын хамт олондоо баярлалаа. 12 дугаар сарын турш бид бэлгийн багцыг танд санал болгож байгаа. 2 бэлгийн багц байгаа бөгөөд за 21600, 18800 гэсэн хоёр үнийн дүнтэйгээр танд худалдаалагдаж таны гарт очиж байгаа. 10 дээр нэмэх нь 1 гэсэн урамшуулал зарлагдчихсан байгаа. Та 10 бэлэг аваад 1 бэлэг буюу 11 дэх бэлгээ үнэгүй бэлгэнд авах боломжтой гэсэн үг. Гэртээ хүргүүлээд авч болно. Бүх супермаркет худалдааны төвүүдээр бас авч болно. За тэгээд та бүхэн сүм бүтээгдэхүүнээс ямар нэгэн байдлаар бүр бага насны хүүхэд ч гэсэндээ харшлах нь гайгүй байдаг учраас жихэр жимс болон бусад зүйлээс харшламтгай байд юмаа гэж бодож байгаа бол санаа зовлтгүй Чуда Монголын бэлгийн багцыг танд санал болгож байна. Та бүхэн доор гарч байгаа 76 тэгтээ 32 33 гэсэн утсаар холбогдоод бэлгийн багцаа захиалаад аваарай. За бас нэг гоё бэлгийг одоо яг одоо бэлэг ирсэн байгаа. Тэр юу вэ гэхээр бэ штэ тий 12 сарын 25-ны өдөр зам заагч од гэд тоглолт соёлын төвөргөнд 19 цагаас болно. Тэгээд нэг тасалбарын үн бол ер нь бол 100 мянга гэж байгаа. Гэхдээ энэ удаад яг ингээд сонсогч тий яг тэр тоглолтод очих үзэгчтэй зориулаад 25 мянган төгрөгөөр борлуулж байгаа тасалбараа өнөөдөр гэрэлтмээр одоо дамжуулаад бас битээр өгөхөд бэлэн болсон байна. Гэрэлтмийг сонсож байгаа эрхэм сонсогч та тийм ээ одоо маш гоё одоо юу гэдгийг гэр бүлийнхаа хайртай дотны хүмүүсийнхаа яг энэ 12 сарын гоё дурсамжийг бичээд 2+2-2-оор хос одоо тасалбар буюу 4 тасалбарыг нэвтрүүлгийн төгсгөөлд 2 сонсогч гэр бүлдээ өгөх гэж байна. Тэгэхээр яг онцгойлоод тийм ээ яг энэ 12 сард болдог тэр хайрын баярын гоё түүхүүдийг хуваалцуулмаар байна тий. Тэр түүхүүдийг бичээсэй гэж хүсэж байна. Тэгээд хэрвээ ингээд энийг тасалбарын 25 гэж байгаа. Тэгээд 4 тасалбар авах юм бол 5 дахь тасалбар өнгөө байгаа юм байна. Тэгэхээр гэр бүлээрээ авах юм бол бас боломжтой. 771140 гэсэн дугаараар захиалаад яг энэ гоё тоглолтынхаа тасалбарыг авах боломжтой. Маш одоо сонирхолтой уран бүтээлчд байсан Монгол Улсын гавь жижигчин Ариуна тий за Emotion хамтлагийнхан за тэгээд дуучин Наки гэж тий тэгээд за түүнээс гадна дуучин хонгор байсан. Олон гоё дууч хийлч дэги байсан тий. За тэгээд болцайхан
Тийм бол цайхан дуучин байна. Гэт олон гоё дуучид маань оролцсон. Тэгээд мэдээж энэ бол мэдээж нөгөө Христ мэндэлсний өдөр гэж ярьдаг тий 12 сарын 25 үүнтэй холбоотой зам заагч од гэж гоё тоглолтыг бас гэр бүлээрээ үзээрэй. За өнөөдөр болохоор манад хүрэлцэн ирэх одоо яг замдаа явж байгаа зочин маань болохоор Торхондоо хувьцаат компани тансаг цэцэрлэгийг үүсгэн байгуулсан. Торхондоо цэцгийн одоо мод ургамал одоо тарьдаг бас дэлгүүртэй норжмаа хүрэлцэн ирнэ. Тэгээд өөрөө болохоор ингэж байгаа би энэ компанийг нөхөртөөгөө хамтдаа нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг дэмжиж тий нөхрийнхөө одоо тест маш сайн одоо дэмжигч нь болоод үүсгэн байгуулсан. Тийм болохоор би энэ компаниа энэ үүсгэн байгуулсан бүх зүйлийнхаа гэрийн эзэгтэй гэж боддгоо гэж ярьж байсан. Маш гоё тийм одоо олон зүйлийг хийж аваа бүсгүй байна. Тэгээд байглаасаа бид авж байгаа бол байглаасаа бид бас эргээд өгөх ёстой гэдэг одоо энэ зарчмыг баримтлаад бизнесээр хэлж байгаа олон хүмүүсийг ажилтаа болгож байгаа. Эргээд бас нэг онцгой зүйл нь болохоор айлууд нэг юм хуванцар бүтээгдэхүүнүүдийг хуванцар одоо ус хадгалах сав, хуванцар хоолны савч гэдэг юм уу те ашиглаад тэгээд дараа нь ингээд нөгөө нэг өвддөг те. Тэгээд энийг одоо болиулахын тулд Торхондоо гэдэг модон одоо ахуйн хэрэглийн одоо 30 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг бүсгүй байгаа юм. Тэгээд 2023 оны 11 сард Монгол бахархлын өдрөөр бид хоёр анх уулзж байсан. Тэгээд гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрөөр ярьж байсан. Тэгэхээр одоо бас эргээд яг энэ одоо Торхондоо бүр цэцгийн дэлгүүртэй болсон. За тэгээд одоо тансаг гэд те тэр гоё цэцэрлэгтэй болсон гэдэг ч юм уу те. Олон гоё зүйлүүдийг бас хуваалцахад бэлэн болсон байна. Зочин маань ирж яваа. Тийм учраас та бүхэн шимтэн сонсох гайхамшигтай бас нэгэн дурсамж агуулсан, за уналт, ололт, амжилтыг бүгдийг баттгсан хамт нь харуулж чадсан ярилцлагыг тун удахгүй хүлээж авч сонсноо гэсэн үг. Мэдээж гэр бүлийн радио 104.5 руу цаач гэсэндээ өөрийнхөө хүсэл мөрөөдлийг бичээд манай тасалбарын бас тоглолтын тасалбарын эзэн болох боломж бол нээлттэй байгаа гэдгийг дахин дуулгахад таатай байна. Яа харахгүй сүүлийн үед хүмүүс за үнэтэй эсвэл хямдхан гэхээсээ илүү эко бүтээгдэхүүнийг сонирхдаг болсон байлаа. Тэгээ эко бүтээгдэхүүнийг сонирхож байгаа учраас түүнд үн заахгүй. За тэгээ хямдхан эсвэл үнэтэй гэхгүйгээр хамгийн гол нь энэ хэр эко гэд нөгөө бараа бүтээгдэхүүний орц найрлагч гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг их анзаардаг болсон байлээ. Үүгээр харахад зөвхөн гэрийн эзэгтэй биш эрчүүд хүртэл хардаг болчихсон. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүд ямар нэгэн бараа бүтээгдэхүүн авахд сонголтын номер 1 нь байдаг. Эмэгтэйчүүд сонгосон барааг одоо эрчүүд өг дуугаа авдаг гэдэг бол эрчүүд ч гэсэндээ сонголтод оролцдог болсон байгааг бодит жишээ болгож харуулж болохоор пэйжээр нь ороод үзэх юм бол доор нь бичиж байгаа хүмүүс бас эрчүүд их байлээ. Харин тийм. Тэгээ Торхондоо гэд манайхаа ороод үзээрэй. Тэгээд мэдээж одоо юу гэдгийг тий 12 сар чинь маш гоё сар байдаг гэд бид яриа л 12 сар бол хайрын сар. Тэгээд 12 сар яг энэ хайрын сард гэр бүлэрээ бас ямар дурсамжийг бүтээх гэж байгаа тий эсвэл бүтээсэн. Одоо ингээд хүүхдүүд хичээл амралт эхэлж байна. Тэгмүүд ингээд гэр бүлэрээ хүүхдүүдтэйгээ агаарцдаг гарна нийш тийшээ явна ингэн тэгэн гээл маш олон зүйлийг энэ үед бас төлөвлөдөг штэ тий. Тэгэхээр өмнөх жил буюу 24 оны 12 сард яг ямар зүйлийг төлөвлөө тэр нь маш гоё дурсамж үлдсэн байгаа вэ. Тэр түүхүүдээ гэр бүлийн радио 104.5 яг одоо хурж байгаа гэрэлтэн эмэгтэйчүүдийн хөтөлбөрийнхаа доор бичээрэй. Тэгээд мэдээж хамт байгаа бүсгүүчүүд маань хамт байгаа сонсогчдаа лайк, шеэр, комент тэгээд шеэрийг бас сайхан хийгээд одоо хайртай дотны хүмүүстэй ч гэсэн бас хүргээсэй гэж хүсэж байна. Яг одоо энэ дурсамжуудыг яг энэ юуны лайвын доор тийм ээ урсгаад ороод ирэх юм бол хосоороо үзэх зам заагч од гэж 12 дугаар сарын 25-ны орой 19 цагт болох тоглолтын тасалбарыг битээр бэлгэлэх гээд тийсэн ядан хүлээж байгаа шүү. Хосоороо гэд би бас ингэж бодож байна. Заавал хосоороо байх шаардлага байхгүй. Найзуудтайгаа хамтдаа байж болно тий. Би дөрүүлээ найзалт юм аа, гуруулаа найзалт юм аа, плед дутах гад байна. Ингээд би бас ингээд ялагч болоод найзуудаа баярлуулчмаар байна гэвэл магадгүй гоё тийм төөх эсвэл гоё тийм дурсамжаа бичих юм бол болох юм. Яг үнэ. Манайхан тэгээ бичээд ороод ирээ тий. Бужигнуулаад ороод ирээрэй гэж одоо урьж байна. Тэгээд ер нь бол 12 сард одоо танаа гэр бүл одоо тий яг гоё дурсамжтай юу хийхийг илүү зардаг вэ? 12 сард дурсамжтай гэхээр 12 сар гэхлээр хамгийн түрүүнд нөгөө нэг гацуур мод, гэр бүлийн халуун дулаан, уур, амьсгал гэл ингээл иймэрхүү зүйлэл бодогдож байгаа. За тэгээд цаашлаад нарийн ярих юм бол хүүхдийн хичээлийн дүүн гарна марна гээл те. Тэгээд урлаг спортын амжилтуудаа гаргана, шинжлэлийн тоглолтод орно, шагналуудаа авна гэхэлтэй. Маш олон зүйлүүд давхцдаг сар бол яа харахгүй 12 дугаар сар байдаг штэ те. Тэгээ манай гэр бүлийн хувьд бол яг л нөгөө ололт амжилтаа баттгаад бие биенийгээ ингээд нөгөө улам
улам их бахархсан сар болж өнгөрдөг. Бахархсан, хүндэлсэн, хайрлсан, магтсан, урамшуулсан, ирээдүгэн сайхнаар өрөөсөн сар байхыг хүсдэг. Тэгээд энэ сард бусад сараас илүү их нөгөө нэг магтаж, хайрлж, өрөөж байгаа учраас илүү их ингээд гой дурсамжийг илүү их нөгөө хөөрсөн сар болдог байх гэж бодож байна. Тэрнээс ч бусад саруудад байнга магтаад байвал бас хэцүү шттэ. Харин тийм. Гэл хөөрөөл нөгөө бууж чадахгүй яваад байна шттэ. Харин 12 сарыг болол нөгөө химжээ заахгүйгээр магтдаг, химжээ заахгүйгээр хайрладаг, химжээ заахгүйгээр ингээд урамшуулдаг сар болгохыг илүү их хичээдэг. Тэгээ өнөөдөр жишээлх юм бол манай дунд охины маань цэцэрлэгийн шинэ жил болох гэж байна. Энэ бол сургуулийн өмнөх боловсрал буюу цэцэрлэгийн бэлтгэл анги дараа жил сургуульд орчих учраас цэцэрлэгт тэмдэглэх хамгийн сүүлийн шинэ жил болж байгаа учраас маш гоё дурсамжтай өнгөрүүлэхийн тулд нөхөртөөгөө битээр бүр ажиллаад зохицуулаад очиж байгаа. Тэгээд өглөөнөөс хойш дахин асуусан та хоёр намайг унтаа зэрэгээр авах юм уу? Та хоёр хизээ ирэх юм гэдэг асуултад ирж ирсэн. Би яагаад ингээ хүүхдийнхэн баяр болгон дээр очдөг. Тэр тусмаа нөгөө олон баяр сар болгонд болдоггүй. 12 сард л баяр болдог. Онцгой баярууд болдог. Тэгээд яагаад ингээ хүүхдүүдийнхэн баярт илүү их очих дуртай болсон бэ гэхлээр та бүхэн ч гэсэндээ богино бичлэгнүүд Facebook дээр харж исэн болоо гэж бодож байна. Гадаад бичлэгнүүд их байдаг штеп. Урлагийн амар үзүүлж байгаа тийм ээж аваагаа хайгаад гэл уйлчих гээл тэгээд тэгсэн ээж аваагаа харчингуудаа баярлал хөөрөөл тэл энийгээл заагаад ямар гоё баярын нулимс бас цэйлгэнсэн хэрэг тэгээд дээрэс нь бүр чин сэтгэлээсээ баярж хөөрсөн тийм мэдрэмжийг болол авсан тийм бичлэгнүүд маш их байдаг. Хүүгээ яг тэгж нэг удаа харж исэн том хүүгээ түүнээс хойш ямар ч баярыг нь ямар ч тэмдэглэлт үйл явдлыг нь заавал хамтдаа тэмдэглэх ёстой юм байна да. Бүр юм нүсэр тэмдэглэх шаардлага байхгүй. Гэхдээ заавал хамт байх хэрэгтэй юм байна да гэдэг мэдрэмжийг авч ирсэн. Тэгэхээр 12 дугаар сар бол бидэнд хамтдаа байх тийм халуун дулаан уур амьсгалыг мэдрүүлсэн сар болдог штэ. Харин танаа гэрвэл яг л тийм юм байна. Өчигдөр бас манай нөгөө 4 настай маань шинэ жил болсон. Тэгээд 4 настай шинэ жил дээр юу яасан байсан. Инээдтэй ээжигээ харснаа тэгсэн гэсэн. Багшаа одоо би ээж маань тэнцээж ийн ээж дээр очиж болох уу гэх. Тэгснэ бэлгийн нөх болоог нөгөө өвлийн өвгөн бэлэг гардуулаг байгаа штэ. Багшаа одоо би бэлгээ авчиж болох уу гэх. Тэнд одоо хавдгээс явчих. Тэгээд бүр хамгийн гоё нь тэнд нөгөө нэг зөвхөн одоо ээж аав ингээд догтлдог биш те. Яг тэр нөгөө 20 хүүхэд байна уу 30 хүүхэд байна уу 40 хүүхэд байна уу тэрийг бэлтэж байгаа хоёр багшийн бүр ингээд сэтгэл тэг хөдөлмөр хүч бүр ингээд зориулалт нь тэгээд нөгөө хар бирүүг хар гутал гээл тэгээд цагаан юм уу хар өмд гээл ингээд бэлдүүлээл дээгүүр нь цамц заахгүйсэн байхгүй тэгээд бүжиглэнэ гэдэг нь хар шилмэл гээл тэг бид нар чинь тийм догтлол бүр хамаг юм бэлдээл оройн ингээд бүгдийн цүнхэнд нь ийгээл бэлдээл ингээд яасан тэгээд за ямар ч байсан энэ хар бирүүкэн дээр зогцох цамц нь энэ юм уу даа гээл ингээд бид хэд үзэж байгаад нэг цамц сонгоол явуулсан тэгсэн чинь айгүй хөөрхөн юм нөгөө нэг бүжгийн цамц өмссөн хээтэй саатай бүр тэрийг харсан чинь бүр хайр хүрээд гэдэг юм уу диско тэгээд яасан тэгээд энэ одоо багш нь бүр ингээ бэлтцсэн байсан байх гэсэн чи багш нь бүр энэ тэндгүү гүүж агаад хүүхдүүдийнхаа нөгөө нэг тоглолтын хувцсуудыг олсон гинэ цуглуулсан гинэ тэгээд тэгэнгүүт л бүр үнэхээр ингээ хайр хүрээд манай охин ямар та тэгсэн хоёр багшийг бүр яаж хийж агаад гоё баярлуулнаа гэд бүр тэгээд дараа нь тий үнэхээр ингээ бүр сэтгэл хангалж хийлээ гэж байгаа. Цэцэрлэгийн багш нарыг хайрлахгүй байхын аргагүй цэцэрлэгийн багш нарын тэр их одоо сэтгэл зүй болон бие махбодын ядралтыг бид үнэхээр тааварлавшгүй. Бид нар нэг цэцэрлэгийн нэг өдөр болдог штэ эцэг эхчүүд багш болчдөг. Тэр өдөр бол зүгээр ингээл хамаг ясан тарж унах гэж байгаа юм шиг л ядралтайгаар эцэг эхчүүд бодог байхгүй. Би нэг удаа багш болоод багш бусдаар би бүх юмд нь дэмжин намайг дахиж битгий дуудаарай гэж бүр гуйж исэн. Би бас тэгчихсэн шүү дээ. Гэтэл өдөр болгон тэр хүүхдүүдтэй хамтдаа хичээлээд сураад хөгжөөд уйлах үедээ уйлаад инээх үедээ инээж байгаа тэр багшны хичрээд зүтгэл бол үнэхээр гайхамшигтай. Саяхан би нэг пост харсан. Тэр постн дээр болохоор цаанаасаа ингээд шинэ жил бити тэмдэглэгээд байхад чинь энэ манай хүүгийн цэцэрлэг хүүч гэлөө охин ч гэлөө тий манай хүүхдийн цэцэрлэгийг ингээд тэмдэглэх гээд байгаа хаана хандах вэ гэсэн байсан. Доор нь 100% тэр пост бичсэн хүнийг буруутгасан байсан л да. Та хүүхдээ явуулахгүй байх нь таны эрхээ. Харин таны эрхээр бусдын хүүхдийн эрх хязгаарлагдах ёсгүй. Тэр хүүхдүүд эцэг эхтэйгээ бас хүүхэдтэйгээ ямар их хөөрч тогтолж байгаа вэ? Гэтэл та багшийг нь буруутгаж байна. Багшид ямар нэгэн байдлаар нэмэлт орлого олж ирдэггүй. Бүр илүү их ядралт л өгнө. Гэхдээ багш нар хүүхдүүдтэйгээ зэрэгцээд баярлаад хөөрөөд сурсан мэдсэн юмыг нь эцэг эхт нь үзүүлчих юмсан гэдэг
баяр тэр их сэтгэлээр л өдөр хоногийг өнгөрүүлдэг. Гэтэл та ганцхан өөрийнхөө хүүхдийг бодож магадгүй та өөрийнхөө хүүхдийн эрхийг өөрийнхөө хүүхдийг ч бас бодоагүй хаа тэр өөрийнхөө амар тайвныг л бодсон баг тийм эрхийг зөрчиж байгаа энэ үйлдэл гаргаж байгаа нь маш бүдүүлэг байна. Энэ сар болоод биендээ аз жаргал хайр бэлгэлдэг сар байхад иймэрхүү байдлаар бити бусдад сөрөг энерги өгөөч гэдэг маш олон комментууд байсан. Би түүнтэй бол бүр 100 200 300% санал нийлж байна. Тэгээ гэр бүлийн хамгийн тийм нэг уур амьсгал бүрдүүлдэг хүмүүс чинь тэр цэцэрлэгийн жижиг хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс л аз жаргалтай байвал гоё юм шүү дээ. Балжинэм нэм заяа маань ороод ирсэн байна. Коммент хийсэн байна. Суугуул нутагта Солонгос айлууд ёолох застаггүй тул манайх 12 сард гэртээ ёолко засаад оройдоо гялалзуулах маш гоё онцгой өөр санагддаг. Хүүхдүүд хөөрөөд гоё шүү гэж байна. Тийм шүү дээ. Яг үнэ. Тэр нөгөө гацуураа застаг өдрүүдэд ерөөсө хүүхдүүдийн ланцгой баяр гэдэг тийм манай 4 наст ямар сайн да. Өнөөдөр ямар гоё өдөр вэ гэж ингээд тоглоом үлгэж байгаа. Баярын өдөр вэ гэж нөө. Тэгж байгаа бүр аягүй хөөрхөн. Тэгээд ингээд бас нэг юм аягүй гоё зүйл нь бид хэд ингээд хүүхдүүдэд арай баг багт нь нөхөр битээр бол заавал скватрын талбай орж үзүүлдэг. Хүүхдэн байсан ч хамаагүй нусан гойжуулаад тий очоод скватрын талбай ороод нөгөөний гоё мөсөн отхноор нь гулгуулаад тоглуулаад одоо байхгүй тэр үед байдаг гэсэн. Тэгээд гоё тэнцэнэ айгүй хөөрхөн юм нөгөө нэг зурагч мурагчин ажиллаал тий бүр айгүй гоё юм хэсгүүд засцсан. Тэгэл цаа буг дээр суугаал зураг авахуулаад тэгэл замдаа хоол идэл хардаг байсан. Одоо болохоор ингээд жоохон томорцсон чинь тэгээд ингээд нөхөр битээр жоохон нас явцсан чинь гэдэг юм уу тий нэг тийм амралт хэрэгтэй болдог болсон байлээ. Совлолт явах уу яа гэх 2 өдөр явах уу 3 өдөр явах уу гэдэг яг нөгөө шинжлэлийн өдрүүдэд тэгээд 31-ээс өмнө явчаад 31-ндээ болохоор гэртээ яг чихнээсээ нөгөө гялалцсан гялтгансан тий ширээн дээрээ гоё идэх дуртай хоолуудаа хийгээд нэг айгүй нүсэр байх нь биш яг хүүхдүүдийнхээ идэх дуртай өөрсдийнхээ идэх дуртай хоолуудыг одоо жимс салаадыг бэлдээд тэгээд тэмдэглэдэг. Тэгээд тэр үед бас яг л нөгөө нэг биедээ талархдаг. Тэгээд талархаас илүүтэй энэ жил чи ингэж хичээсэн шүү гэдэг зүйлийг тий хуваалцдаг. Тэр айгуу гоё. Тэгээ дараа жил ингэж хичээвэл ямар вэ гэж ярилцдаг. Балжин минь заяа маань дахиад үргэлжлүүлж коммент хийсэн байна. Монголд бараг 1 сар сургуулийн шинжилдээ бэлдээд хөөрөөд сайхан байдаг да. Эндэж хүүхдүүд тийм сэтгэл хөдлөл баяр хөөр дурсамжийг мэдэрдэггүй сонин шүү гинэ. Сонин тий. Бидний 10 жилийн дурсамж бол дандаа л баяртай холбоотой байдаг шүү дээ. Шинэ жил за Мартин 8 цэргийн баяр, багш нарын баяр. За тэгээд цаашлаад хинэгнийх нь төрсөн өдөр урлагийн үзлэг гэх мэт 11 сар уус тон хохилсон гэд ерөөсөө л нэг юм дандаа гоё тий уус тон хохиснаар гэдэл нөгөө Монгол дээл хувцас амсвал нөгөө зан үлийнхаа танхимд шагаагаар тоглох ингэх тэгэх гээл багш нар хичээл заадаг ордог тий тэр хүртэл гоё гэсэн энэ жил нэрээ бас айгу инээдтэй нөгөө айл айлын нэг инээдтэй зүйл гэдэг шиг Монгол бахархлын өдрөөрөө дээл хувцамсаараа гээл ингээл өмсдөг штэ тэгсэн нөгөө цэцэрлэгийн жоохныг бидэн амар гэж зөвхөн хантаа зүмсүүлээ явуулсан тэгсэн чи багш нь оройн тэгсэн байсан эцэг эхчүүдээ та нар баярын өдөр өөрсдөө хамаг гоё дээрээ тавиад хамгийн гоё явцсан өмсөд явдаг үсттэй хүүхдүүдтэй тихгүй яасан бэ доогуур нэг тавч өглөөлөө оруулсан тий эсвэл доогуур нэг шорт зүгээр нэг өвдгөн унжсан би намар намрын өмсөлдөө оруулсан байх юм та нар ингээ гоё хувцлаач гэдгсэн. Тэгээ тэр үед би яг ингээ дон гэд тэрнээс шинэ жилээр ч гэсэн бас тэгж бодож байсан байхгүй юу. За нэг хар өмд байгааг нөмсүүлээл хар пүүз өмсүүлээл гэсэн. Энэ жил манайх бүр ингээд бүр догтлон нөгөө жижигнийхээ бүх хувцыг бүр ингээ шинээр авсан шин. Бүх хувцыг бэлдээд тэр мэдрэмж гоё хасаад бүр аяг өнөттэй. Тийм тэр мэдрэмж чинь өөрөө гоё. Одоо жишээлбэл 7 хоногийн өмнө бас нөгөө засаа охиныхан дэрвэр плажиг нь авчихсан. Бэлдээл тий. 7 хоног жингол би энийг хизээ өмсгий би энийг хизээ өмсгий гэж асуулаа. Тэгээ өнөөдөр цэцэрлэг рүүгээ авч явсан. Өнөөдөр би энийг өмсөх юм уу гэж тэгсэн. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд тэр хүүхдүүд өөрөө аз жаргалтай байх нь эрүүл сарвал өсөж тойрнох нь эцэг их бидний асран хамгаалагч бидний бас нэг аз жаргалтай ажил төрлөө санаа зовхгүйгээр хийх эрүүл сарвал өсөж байгааг нь хараад өөрсдөө нэг бахархах. За тэгээд оны төгсгөл болох юм бол энэ онд хүүхдүүдээ бас аз жаргалтай байлгаж энэ да гэдэг өөрөөрөө бахархахаас мэдрэмж авах нэг хором цаг мөч юм да. Гоё шүү дээ. Тийм. За тэгээд манайхаа яг энэ үед те 12 сард ямар гоё дурсамжийг бүтээсэн бэ? Хүүхдүүдтэйгээ гэр бүлтэйгээ хизээч мартагддаг эсвэл хүүхэд насныхаа тэр гоё дурсамжуудыг бичээд ороод ирээрээ. Хоёр-хоёроор нь хос эсвэл заяагийн хэлдгээр те бид нар дөрүүлээ юм аа ингээд дөрүүлээ юм аа найзууд гэд гоё түүх дурсамжаа бичээд тасалбар аваарай замзаагч од гэд 12 дугаар сарын 29-нд 25-нд соёлын төвөргөөнд 19 цагаас болох тоглолтын тасалбарыг бэлгэлэхээр бэлдсэн байгаа шүү. Тэгээд бичсэн байгаа.
ороод ирээрээ гэж урьж байна. 12 дугаар сарын 25-нд бид ч гэсэндээ байх болно. За тэгээд тэр өдөр хідүүлээ хамтдаа хариу нэгтгүү хайрын баярын өдрийг аз жаргалтайгаар дурсамж дүүрэн өнгөрүүлэх болно гэсэн үг. Тэгээд өнөөдрийн зочин маань ч гэсэндээ студид орж ирж байна. Тэгээд баясаа эгч маань дахиад манай өнөөдрийн зочныг танилцуулах байхаа гэж бодож байна. За тэгээ хайрын цаг гэж бодогдоод байна. За тэгээд өнөөдрөөс бид яг байглаасаа авч байгаа бол өгч сураарай гэдэг сэдвээр өмнө нь яг бас гэрэлтэмд оролцож байсан Торхондоо хувьцаат компани тансаг цэцэрлэгийн үүсгэн байгуулагч за эдгээр одоо байгууллагынхаа эзэгтэй гэж өөрийгөө бас нэрлэх дуртай Норжмаа маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд өдрийн мэнд хүргэе. Өдрийн минь засваршгүй өдрөг Норжмаа байна. За нааша их төвжрэлтэй байв уу? Юу гэр хороолдонд нийслэлээр байгаа л ирлээ. Яа. Төв цамаар юуроос орохгүй гэр Ямар ч үгүй. шинэ жил бол арай өөр ачаалттай байна шүү. Харин тийм ээ, шинэ жилийн өдрүүд бол үнэхээр ачаалалтай байдаг. Тэгээд Норжмаа маань бас өвдсөн байсан ханаад гайгүй юу? Яг өвдсөн байхдаа бас ингээд заавал амжаад би гэрэлтэмд орноо гэд ингээд бүр бичсэн байхад нь бас хараад баярлж ийла. За тэгээд тухайн үед бол ингээд Торхондоо брэндээ үүсгэн байгуулад тэгээд үйлдвэрлэлээ хийгээд одоо тансаг цэцэрлэгээ дөнгөж үүсгэн байгуулад явж исэн бол одоогоо цэцгийн дэлгүүртээ алдсан байгаа тий. За тэгээд шин сонин 2023 11 сард хоёлаа Монгол бахархлын өдрөөр ярилцчихсан. Одоо тэгвэл шин сонин зүйлээс хуваалцмаар байна. Шинэ сонин зүйл их байна. За сайхан хуваалцаа. Одоо 6 сарын 1-нд одонтой ээж болох нэ. Тийм шүү дээ. Яг тухайн үед нэрээ бибитэй болсон байсан. Тийм тийм би давхар ирж байсан. Би давхар ирж Энд чинь байсан. болохоор гэр бүлийн маань сонин сайхан. Гоё Гэтэл гэр бүлийн радио юм чинь гоё Тэгэлгүй мэдээлэл яах вэ? хуваалцдаг байх. Тийм ээ. Шинэ бизнесийн хувьд гэх юм бол цэцгийн дэлгүүртээ болсон. Ер нь бол модын идэл чинь болохоор манай Торхондоо үндсэн үйлдвэр бизнес маань модын идэлтэй. Модын идэл бол байглаасаа авдаг. Бид нар өөрсдөө яг сүх хөрөө бариад очихгүй шүү дээ. Тийм шүү дээ. Гисэн хэрнээ Тэр мод модыг хэрэгжилж байгаа. хэрэгжилсэн байгаа моднуудыг бол банк хэрэгжилж байгаа тийм Тийм ба. Тэгэхээр одоо яг тэр нөгөө үндэсний үйлдвэрлэгчд мэдээж бид одоо ингээд өөрсдөө сүхүрээ бариад очихгүй ч гэсэн тэр модыг хэрэглээд ард иргэдтэй үндэсний үйлдвэрлэл тэгээд хамгийн чухал зүйл нь нөгөө бид нар хуванцар зүйлээс ард иргэдийгээ салгамаар байгаамаа. Манай гэр бүлд яг энэ ийм зүйлээс болоод ингээд хор тавдартай хайртай хүнээ алдсан төв байгаамаа гэдэг яриаг бас сүүлгсэн байсан. Тэгээд бодохоор яг энэ гоё модон эдлийг бас Монголдоо ингээд үндэсний үйлдвэрлэлийг хийгээд хамгийн гоё нь маш гоё хийдэг. Маш гоё чанартай тий. Одоо хэрэглэгчд нь байнга одоо гоё үгээр ингэж одоо магтчихэдэг, урамшуулж яадаг. Тэгвэл тэрийг эргээд бид нар ингээд яг ихтлхийгээс авч байгаа юм чинь ихтлхийдээ өгье. Мод үржүүлэг тий цэцэг ургамал тари, мод тари гэдэг одоо ажил маань хэр явцтай байна, ямар байна, хэр өргөн далаацтай байна. Бид нар мод тари гэж эхэлсэн байхгүй юу? Уг нь бидний үндсэн бизнесийнхээ ёс зүйг бариад ихтлгээс авдаг бол буцаага заавалж өгөө. Тари гэсэн чинь манай дотор мод тарьж чаддаг нэг ч хүн байгаагүй байхгүй юу? Тэгээд хин юу тарьж чаддаг вэ гэсэн чинь би нэг цэцэг тарьж чаддаг. Эхлээд цэцэг болоод цэцэг тарьж эхлэв. Тэгээд тарьсан цэцэг маань болохоор явсаар нь байгаа. Цэцгийн дэлгүүр болоод одоо мод үржүүлэг рүү орж эхэлж байгаа. Тэгэхээр нөгөө нэг юу тарьж байна? Яг түүнээсээ хураад юм байна. Бас олон гайхалтай. Ургаж байгаа үндэстэй юм маань өөрөө ямар их соёолж гайхалтай болт юм бэ? Бүр гайхалтай. 3 жилийн өмнө анх дөнгөж үр ингээл хөрсүүлж ийсэн тий. Юу бодож байсан бэ гэхээр энэ одоо хизээ ургана. Гэт уг нь бол бүтэн жил ингээд гэрийн даалгавраа хийх буюу маш их олон мэдээллүүдийг цуглуулсан Оросын мастер классуудыг бүр ингээд чэйжлэлээ үдэж байгаа байхгүй. Тэгж хийсэн мөртлөө за урах бол үгүй болов гэж санаа зовоод 100,000 eur авч хийсэн байхгүй. 100,000 ч маш их маш их тий. Гэхдээ би тэрнийг нэг за 20 хүртэл ургуулах яагаад гэхээр би анхдагч юм чинь гэж ойлгоод тэгээ хийсэн чинь юу гэж бүгдээрээ ургасан уу? 80,000 eur ургасан төхөө. 80,000 цэцтэй болсон. Гайхалтай. Тэгээд тэр чинь болохоор бүр түүхэн аягүй хөөрхөн. Манайх нөгөө ковид үеэр хашаа байшаа аваад байрнаасаа хүүхдүүдэд агаартай гаргахын тулд ашиг. Бид хэд ч нөгөө нэг хүүхдүүдэд агаарт гаргахад аягүй хэцүү болсон юмсэн шүү дээ. Тэгэхээр чинь тэгээ за хашаа байшин бол яалтчгүй хүүхдүүд гарах боломжтой агаартай байх юм байна. Тэгээ хашаатай болсон чи тэнд нэг надад 5-ыг харьцан 4-тэй бай. Бараг ийм жижиг өвлийн навсаасан байшин ирсэн байхгүй. Энэ одоо амбар яана тий 20 м квадратынх нь ш 5-ыг харьцан 4-тэй за. Тэрнийг болохоор яг цэцэг тарьж эхлэх болсон чи тэр миний хамгийн анхны хүлэмжний суур болсон үйл яг. Цонх үе таалганд бүгдийг битүүлж дуулаад дотор талд нь ийм нөгөө барилгын нөгөө пакетын шалны ийм мөнгөлөг ханагддаг юу доор нь хийдэг тий цаас байдаг. Дулаалга гэдэг тий. Тэрнийг ингээ битүүд ивсээд гэрэл тавиад ингээ хийсэн. Тэгсэн чинь яасан гээд нөгөө 100,000-аас чинь 80,000 гаргасан. Тэгэл
яг 105 сараас ингээл цэцэг гадаа гаргаал тавьсан чинь 6 сар ихэд тэр хашаа зүгээр хүний хөл гიშгэн аргагүй. Тэр чинь 0 толоо шүү дээ. Аха. Хүний хөл Дүүрсэн. гიშгэн. Юус ингээ услаа хийгээ явдаг нэг. Нарийнхан завтай. Тэгээд цэцэгтэй болж ижил лээ. Тэндээс манай цэцгийн дэлгүүр хамгийн анх бий болж байсан. Нэг юм сонирхолтой юм олж харж байсан. Тухайн үед юу байсан бэ гэхээр 80 мянган цэцэг дэлгэрсэн чинь би харшлаг болсон. Хөө ямар сонио тий. Тэр чинь одоо ингээд гадаач ургуулчих, тасалгаанд ч ургуулчих цэцгүүд үсттэй тий. Би ч одоо шарилчны харшилтаа 20 гаруй жил явсан байхгүй. Тэгээд хавар Маш ахыг хэцүү нүд шүү. улаастай. Ингээд нэг Хамар 10 түрээл. нүд рүүгээ хэмээр санагдсан байж маар. Мааж маар. Гэсэн чинь эсвэргээрээ хүн өөрөө ихтлгийдээ хэр зэрэг их хайртай байна. Цэцэг ургамалт хариулж нэг цэцэг дэлгэрэд мянган бурхан баярлдаг гэдэг шүү дээ. Тэр чинь тэр олон бурхад чинь хамгийн хөөрхөн зүгээр л ирвэхээ шавж авгалтай зүгий байдаг гэсэн юм байна. Нөө байгаль чи өөрөө цаанаасаа эко болж шүү дээ. Тэгэхэд нөгөө нэг уг нь бол манай тэр хашаа байсан чинь болохоор түүхийг бид нар авахгүй мэдгүй авсан чинь улаан архичин айл байсан юм байлээ. Тэгээ мэдхгүй болохоор тэгээд ингээл орхичих. Мэдсэн бол бас ингээ бодоод бол бас Тэгсэн хэцүү. чинь ингээд тэр энерги чинь ингээд хэдэн 20 хэдэн жил үргэлжилсэн архичдын энерги байсан гинэ. Тэрийг мэдээгүй. Гэтэл тэрний чинь 80 мянган одоо цэцэг ургуул. хамгийн амархан. Зүгээр л тэтг таринсан чинь тэтг тариад ингээ явсан чинь тэр чигтээ тэр газрын энерги тэр чигтээ сойлогдсон. Ямар ч бурхны ном нөгөө лам хар бөө юу гэдэг лээ тийм байхгүйгээр мэдлгүйгээр зассан чинь өөрийнхөө эрүүл мэнд дээр шарж нэршлэг болцсон. Газар маань эрүүлжсэн. Дахиад дээрэс нь тийм нөгөө нэг архичд цуглах нь байтугай тэм чин цэцэг зүгийг бахан тийм хүмүүс цугладаг. Тийм газар болсон. Ямар гоё юм бэ. цэцэг ургуулдаг, за цэцэг тарьдаг, мод тарьдаг хүмүүсийг би маш их ингээ хайрладаг байхгүй юу? Би өөрөө манай ээж тэгэж цэцэг ургуулдаг хүн ингээл нөгөө варта цэцэг эсвэл нөгөө хашаан дотор ингээл янз янзын мод цөөг ингээл ургуулдаг. Надад ингээд гадагшаа явахлаар цэцгээ үлдээдэг байхгүй юу? Би их муу хүн Боо юм болно. би арчилж чаддгүй нөгөөдг нь ингээл эрэхт нь ганц нэгээр ингээл өхүүлчдэг. Тэгээл нөгөөдг нь нөгөө нэг арчилсараа байгаад явахтай амар хөөргөн болгоод үлдээдэг ч гэдэг юм уу. Тэгээд тэгэхээр цэцэг ургуулна гэдэг, цэцэг тарина гэдэг тэр хүний хувьд маш их зүйлийг ингээд гаргадаг. Нөгөө хүүхдээ бүүцэлж байгаа юм шиг л бүүцэлж гарна штэ тий. Хайрлна, инхрийлнэ. Тэр гайхалтай. Энэ бүрийг хийх гэж тэгээ дээрээс нь тоо ширхэг нь бол маш олон байна шүү дээ. 100 мянгаас 80 мянга гэдэг байгаа шүү дээ. Бүр тий. Бид нар айгүй олуулаа ажилласан тохиол. Яг яармагт байсан дандаа 50-с дээш насны хүмүүстэй ажилласан гүйл яг. Хөө яасан гоё яаж олсон юм? Яаж цуглуулсан юм? Тэр хүмүүс тарина шүү. Бурхан өгөөд явуулсан тарина шүү. Ерөөсөө яг тухайн үед надад юу санаанд орж ирсэн бэ гэхээр ковид үеэр хүмүүс ингээд ажилгүй явах байсан шүү дээ. Тэрний дараагаар ковид дууссан ч гэсэндээ хүмүүс залуучууд шижгэнт л ажилд орсон тийм. Тэнгууд хэн үлдсэн бэлээ гэсэн чинь за одоо юм нэр байгаа. Тэгвэл энэ хүмүүст юу хэрэгтэй гэхээр ажлын богинохон цаг хэрэгтэй, дулаахан сайхан орчин хэрэгтэй, дээрэс нь мөнгө санхүү хэрэгтэй. Мөнгө санхүү хэрэгтэй. Гэхдээ хамгийн гол нь яг хамт олон болж бүрэлдэхээр айгүй тийм хамгийн цэцгэн дуртай гэдэг тийм. Тэгээд ярамгийнхаа зар дээр зөвхөн цэцгэн дуртай 50-с дээш насны хүмүүстэй ажил хийнэ. Хүрээ дээр ярилцсан байна. Бүгднтэй нэг дор гэд. Тэгэл ингэж байгаа л хүмүүсээ хараад за баг болчмоор юм байна гэд ингэсэн. Тэгэд ямар хөөрхөн ихчлэлт болсон гэж. Тэгсэн чинь хамгийн нийтээ нь бүр манай нөгөө нэг тавтай нөгөө жижигхэн нөгөө 20 м квадрат байшин байна. Тэр чинь ийм үүдэндээ цагаан өнгийн шалны альчуур дэвсээтэй бид нар өөрсдөө уулгаж байгаа хүмүүс ордог хэмжээний тийм болсон үйл яг уу. Хайрлж штэ. Ааха. Тэгээ яах аргагүй эн чинь нөгөө нэг нэлээд хичээл, зүтгэл, сэтгэл шаардна. Тэгээ залуучууд бол шантрамтгай байгаа учраас ямар нэгэн цэцэг навч тарихтай жоохон мараахан байх. Тэгэхээр нөгөө нэг зөв баг бүрдүүлсэн байна. Түүгээр дамжуулаад маш олон хүмүүсийг сэтгэлийг нь баясгаж байгаа ажил хийж байгаа юм байна шүү дээ. Та хоёрт нэг аягүй хөөх юм л хөө. Тэнд дээ шүү дээ тий. Хөрс буюу нөгөө нэг хар шороогоо ширхэлжсэн хүмүүс нь манай охтууд. Ямар хичээлийн хэд настай? Тухайн үед болохоор 11-тэй 9-тэй байсан. Тэгээд манай хүмүүсийн одоо болохоор мэрэгжлийн флористууд буюу цэцгийн дэлгүүр дээрээ яг чинхэн мэрэгжлийн гэдэг яг мэрэгжлийн флористуудаа ижлэхэн хэмжээний цалинтайгаар хагас өдрөөр ажилладаг байхгүй. Одоо 15-тай 14-тай 16-тай гэсэн. Тэгэхэд тухайн үед манай хоёр охин тэгдэг байхгүй. Миний ажлын газар гараа яарамгийн хашаа байсан ч шороо шигч эхэлсэн юм аа. Оо яасан хөөх юм бэ? Өдрийн цалин 5000. Тэр хоёр нөгөө ядартлаа ажиллахгүй гэхдээ нөгөө ажлын хамт гэдэг зүйлийг үлдчихсэн байхгүй. Тийм шүү дээ. Бүр октоодтай ярилцаж үзмэр санагдчихлаа. Тийм шүү дээ. Нэг өөрчөө оруулж тий. Хүүхдийн нэвтрүүлэгтээ уурж оролцуулж ярмаар санагдчихлаа. Энд чинь одоо өөрийн гэсэн орлоготой цалинтай болчихсон. Бүр одоо явуулчих яа цалингаа буухаар ингэн тэгнэ гэж сууж яхад нь шүү дээ. Одоо надад яг мөрөдж байгаа зүйл нь юу вэ гэхээр
Ер нь Монгол улсын хуулийн чинь уг нь бол 16 нас хүрэхэд нэг юм хөөрхөн паспорт авчдаг шүү Тэг. Иргэний За үнэлгээ уучлаарай. авлаа. Гэхдээ хизээ арих уудаг үлээгээд. Яана. За 21 нас шүү дээ. Тэгээ 21 нас үе болох үед хүн дээд ингээ бие хаа тэгшрээд бүх юмнууд хүнтэй харилцаа, хүн таних тэр зүйл нь өөр болоод хамгийн гол нь ажил хэргийн ширээнд хин нэг үнтэй суулаад зүгээр оргилуун дарсаа тулгаад уугаад ингээд за гэрээнийхээ үзгэлээ тийм хэмжээний уур чадвартай биш ингээд яг тийм зүйл өсөл мөрөдөл зорилго тий. Тэгэхээр би одоо нөгөө 2 охиноо 5,000 төгрөгөөр 11 наснаас нь ахуулаад бэлдсэн хүмүүсээ 21 нас хүрэхэд нь болохоор цэцгийн дэлгүүрээ өвлүүлүүгээ гэж бодож байгаа. Тэгтээ тэр цэцгийн дэлгүүр чинь хамгийн сонирхолтой нь 3 үеийн эмэгтэйчүүд байна шүү дээ. Тэнд миний охтууд байна. Би байна. За дээрэс нь манай ээж байгаа. Манай ээж болохоор бас яг тэр өдөр чинь бүр хамгийн хөөрхөн бид нар чинь яг ингээ гэр бүлэрээ цэцэг тарьж эхэлсэн байхгүй. Тэгтэл ээж маань болохоор ажиллаа хаяад за охин нэгэнт ингэж хийж байгаа бол би очигээд Би туслая. тэгээд манай ээж хизээж гэр оролд амьдарч байгаагүй юу байхгүй юу. Аав ээж маань улсаас ингээд байр өгөх тэр үеитэндээ болохоор галт түлж мэдгүй мөртлөө гэр хороолд ирээд тэгээд ерөөсөө амьдраад хамт цэцэг тариад тэр жил би юунд маш их баярлах юмнууд их байдаг гэсэн харамсах нэг зүйл байдаг байхгүй. Манай ээжийн гутлын уул болохоор ийм тэгшгэн байх хэрэгтэй юм чинь ийм илэгтлээ ажилласан байхгүй. Гэхдээ тэр нь чинь бид нөгөө нуруугаа хавтал би гэхээс илүү тэгш бүгд нүцтгэн дуртай зурлаж ажилласан гэдэг нь шүү дээ. Анзаараа ядарсан гэсэн тийм байна. Тэгж харин гутлнаас нь болохоор тэгж илгэснийг харахаар би айгүй гутал нь өөрөө ярьсан биш байхгүй. Тэгэл бид нар тэгээ тухайн жилдээ болохоор цэцгнээсээ хэдийг зарсан гэж 10,000 цэцгэл зарсан шүү дээ. Үйлчлэнсэн бүгд тэр хашааг чинсээр магаал тэр хашаанд зориулагдсан бид хэдийн засал байсан юм. 3 үеийн эмэгтэйчүүд яармгийн тэр хэдэн жилээр бухарсан тэр нэг архичдын нэрийг цэцгээр засаагдсан байхгүй. Тий. Одоо ингэж бодохоор яг ингэж нөгөө гэр бүл яригадаад байгааз. Тий. Одоо 2 охин маань ингэж ажилласан. Тий. Тэгээд өөрөө бас ярихдаа өмнө нь ярьж байхдаа би ингэ нөхрийнхээ хүсэл мөрөөдлийг илүү их дэмжиж тэрэнд нь үнэхээр астай айгүй сайн одоо тий сурталчлагч дэмжигч байхыг хичээж ийм бизнесийг эхлүүлж исэн гэж ярьж байсан бол одоо ээж минь ороод ирлээ гэдэг тий. Тэр ер нь альва бизнесийг хийх. За тэр тусмаа Монголд яг нэг өөрсдийнхөө хийхийг хүсэж байгаа тэр зүйлийг олоод цаашаа ингээ хамтдаа явахад маш том ингээд боломж байдаг гэдгийг бол манай торхондоо одоо үндэсний үйлдвэрлэлийн одоо бүтээгч брэнд бүтээгчд маань байгаад байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр бас яг одоо гэр бүлийн ажиг сонсож байгаа бидэнтэй хамт байгаа гэр бүлүүдэд гоё тийм урам зориг өгөөч. Тэгвэл Монголд ажил хийхээр ажил олдохгүй тий бизнес эрхлэхээр хэцүү гэдэг нэг юм зарим юм нөгөө нэг юм асуудлууд тулгараад байдаг шүү тий. Өстө хэцүү шүү дээ. Би одоо энд уйлах уу гэ. Уйлж бодно, инээж бодно тий. Уйлжсэн үед зөндөл нь шүү дээ. Зөндөө гарна шүү. Тэгээд болмоор санагдаад уйлжсэн үед байна. Тэгээд ягаад өөртөө ник нэм нь уу засаршгүй гэдэг гэсэн болохоор ягаад тэгэхээр болгоногээ бүтээхэд яваад ахаар болоо л идэм билээ. Одоо манай чинь айгүй хөөрхөн хурлууд айгүй болж исэн шүү дээ. 10 жилийн өмнө, 9 жил, 7 жилийн өмнө гэхэд бид бит хоёр чинь бас нэг хүүхдийнхээ гутлыг авах уу, торхныхоо бүслүүрийг авах уу гэдэг дээр ялж байсан. Гэтэл цэцгийн дэлгүүрийн нээлт чинь одоо нөгөө төсөв санхүү борж ирж штэ. Тэгтэл тэр чинь хаанаас гарч ирсэн гэхээр яг үндсэн бизнес буюу торхондоогоос гарч ирж байна. Тэгтээ хамгийн хөөрхөн нь юу гэж манай ээж тэтгэврээ хадгалсан мөнөөсөө одоо 5 жилийн өмнө 2 сая төгрөгөөр гэрэл авч тавьчихсан гэвэл яг гэрлэгүүл дээр цэцгнүүч бүгд дууссан. Тийм тий. Гэрлэгээ байж. Тэгэхээр яасан гэж тэтгэврийн хүний хадгалсан тэтгэврийн цалингаар бид нар бэлсээ хэлжсэн байна. Тэгэхээр одоо тэр ээж маань болохоор цэцгийн дэлгүүрийн хувьцаа эзэмшигч гэмшилгээр бүгд яг өөр өөрсдөө ингэсэн эрхтгш орлоготой тий. Тийм болохоор бизнесдээ бол би захирал гэж юм мөн. Гэхдээ дандаа яг дандаа юу гэдэг вэ? Эзэгтэй гэж яригддаг. Одоо торхондоо цэцгийн дэлгүүрийн эзэгтэй байна. Торхондоо эко бизнесийн эрхтэнтэй байна. Торхондоо ингээд ингээ явагдав. Дандаа эзэгтэй гэж яригддаг. Тэгээ энэ эзэгтэй чинь ихний ээлжинд ээж байсан, би байсан. Одоо цаашаа манай 2 охин болох юм байна. Тэгэхээр чи ингээд бүр амар хөөрхөн юм гоё юмуд их байгаад. Өөрийгөө яг эзэгтэй гэж хэлүүлээд байна штэ. Торхондоогийн эзэгтэй, за цэцгийн дэлгүүрийнхээ эзэгтэй, гэртээ бас эзэгтэй байгаа штэ. Тэгээд эзэгтэй гэдэг нэрний яг нүрээ нөө зүйлүүдээс ингээд яриач бүр ингээд эзэгтэйгээ тодтогдоод байгаа учраас эзэгтэй гэдэг гой сайхан зүйлээс яриас. Эзэгтэй гэж хин юу юм? Бизнесүүдтэй хайр өгж байгаа учраас эзэгтэй гэж дуудаад байгаа шүү. Яагаад тэгэхээр ямар ч бизнест яг сэтгэл санаагаа зорцуулаад үр хүүхэд өсөхгүй бол өсдөггүй.
нэг бизнес чинь 1 жил, 2 жил, 3 жил, 5 жил гэдэг ингээ явахад бол тэр болгон чи яг эхнээс нөгөө хөхүүл тэгээ хөлд орж байгаа бүр ингээл цэцэрлэгт ороход усыг заах гэх бүгдээрээ ээж хүнээс аягүй их гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр тэр чинь нөгөө хайр дамжсан бэжэж бизнесүүд аягүй их гоё явдгийм байх гэд. Тэгээд цэцгийн дэлгүүрч өөрөө бас их цэцэг харахаараа би зихтэлж гараа. Тэгэхээр ерөөс цэцгэнд дуртай байж ижил цэцгийн дэлгүүр явдгийм байх гэж харсан. Манай дэлгүүр дээр очихоор хүмүүс пүүх танах ямар их цэцэгтэй юм бэ гэдэг. Манайх нь өвдөр нь ороход ингээд сагаатай байж байгаа. Манай хаана гэдэг лээ? Хаяг сайхан гэдэг Яаргийн үү? фүүц идэд дээ. Фүүц идэд Фүүцэдийн байгаа. 3 3 байгаа тий. 2 дэлгүүр дотроо. Нэг нь болохоор маш том дан ургамлынхаа. Нөгөө нь болохоор дан бэлгнийх буюу бид нар хүндэтгэлийн үеэр өгдөг баглаа бодлын цэцэг байж байгаа. За ингээд маш олон одоо бизнесийг тий дотор нь ингээд нөгөө нэг юу гэдгийг нөгөө нэг үржүүлээд тий ингээд нэмээд өсгөөд тэнгуүтээ зөвхөн одоо юу гэдгийг бид нар ингээд модон эко бүтээгдэхүүн органик бүтээгдэхүүн гэсэн эко органик хоёрыг битээр ялгасан шүү тий органик бүтээгдэхүүнийг ингээд монголчуудтай зориулаад хуванцар савнаа салгах зорилготойгоор хийжсэн бол эргээд яг ихтлгээтэй бас бид нар ингээд тий хайртай байя гэд цэцэг ургамал мод одоо үржүүлэхийг эхлүүлсэн байгаа даа. За цэцэг тарихаас гадна мод тарив Тарсан. хэр ихийг тарив. Йоо бүтэн хашаа байна. Одоо надаас 2 дахин өндөр бургаснаа байна. За тэн дээр ч болохоор манай нөхрийн ээж орж ирсэн. Модон яс хөөх ийм харандаанаас хэлсэнхүү. Тэгэл зоочоор тэр чинь ургацдаг гэдэг. Энд одоо хизээ ургандаа л гэж бид нар боддог тий. Бас яг эмэгтэй хүмүүс юм болон ингээ хийдэг. Ер нь хийж байгаа зүйлдээ сэтгэлээ зарцуулж байгаа хүний мод ургамал ургадсан байх. Тэрнээс ч нөгөө нэг зааста нэг тедэн нөр болно да гэдэг. Тооны машин дээр ашиг бодоод байвал тэгээд дуусах юм байна. Тэг ялангуяа нөгөө хүмүүсийн ногоон дээр нөгөө үгэрцээ помидорн дээр хүмүүс бас ихмж боддсон байна л да. Тооны машинаар. Тэгэхээр л ашиг нь өөр гараад байдаг. Тэрнээс биш би ийм л юм тармаар байна. Энэ үнэхээр гоё гэж сэтгэлээ зарцуулж байгаа хүмүүсийн ургамлууд өсөөд ургаад байдаг. Цэцгэлдэг ургадаг. Тэгээд өнөөдөр үнэхээр айгүй харамсалтай байна тий. Ингээд бүр ингээд харин тий хугацаа одоо ингээд найруулагч маань цаг өгсөн байгаа. Тэгээ ингээд цаг маань дуусч байгаа байхгүй юу. Тэгээд уг нь бол ингээд үндэсний үйлдвэрлэгч Тархандаа брэнд яг уламжлалыг сэргээгээд эргээд бас нэг органик эрүүл бүтээгдэхүүнүүдийг ард түмэндээ зориулаад хийж байгаа. Тэгээд та хэд маань Тархандаа гэж таах юм бол яг тэр үндэсний үйлдвэрлэл гарч ирнэ. Тархандаа цэцгийн дэлгүүр байгаа. Тансаг цэцэрлэг гэдээ байгаа. Тэгээд би анх тансаг цэцэрлэг гэрн хүүхдийн цэцэрлэг юм ах гэж бодож байсан. Гэт бод тий. Тэгээд асуугаад эн чинь ингээд цэцэг навч ургуулт юм байна гэж бодож ирсэн. Тэгэхээр үнэхээр цаг бол радиод бол үнэхээр алтан одоо байдаг. Тэгэхээр би бас энэ түрээд бас өндөрлөө. Тэгэхээр Тархандаа брэнд гэдээ манайхан бас ороод үзээрэй. Норжмота маань ярилцсан яриа бас гэр бүлийн радио 104.5 YouTube суваг дээр бол хадгалаатай байдаг. Тэндээс бас үзээрэй. Өнөөдөр бид богинохон ярьсан учраас бас тийшээ чиглүүлж जैन. Тэгээд байгаль энэ заяагийн комментиг бас хүргэе гэж уншаад тэгээ. Ямар мундаг эзэгтэй вэ? Цэцгэндээ дурлаад жаргаж ургуулж байгаа. Энэ ил харагдаж байна шүү. Амжилт хүсье гэсэн байна. Солонгосоос мэдчилгээд дэвшүүлж шүү. Алс садын солонгосоос бидэнтэй үргэлж хамт байдагт баярлалаа. Тэгээд байгаль эхлэхдээ эргээд бас өгөөжийг өгж байгаа. Тэгээд үйлдвэрлэл гэдэг зүйлийг хийж байгаа. Одоо танаа гэр бүлийн гэж бүр хэлэх юм байна тий. Танаа хамт олны тэр одоо бүр нөгөө 50 гарсан тий эгч нар хурж ирээ чин сэтгэлээсээ бүр ингээд хайрлаж ургуулж байгаа тэр хамт олонд үнэхээр том амжилтыг хүсье. Тэгээд 12 сар мэдээч хайрын сар. Тэгээд 12 сарын бас яг энэ хайрын сард гэр бүлэрээ хамт олноороо маш олон гоё тэр хайрын дурсамжуудыг бүтээгээрэй гэж өрөөе. За баярлалаа. Гэр бүлийн радио бол үнэхээр тийм сэтгэл татмаар гайхалтай хамт олон шүү. Надад маш их таалагдсан. Тэгээд ерөөсө нэг удаа орсон чинь дахимаар санагдсан. Сэтгэл гэж ицсэн тийм үг болж исэн. Тэгэхээр та бүхэнд маш том амжилт хүсье. За өнөөдрийн нэвтрүүлэгт урьж оруулсан та бүхэндээ маш их баярлалаа. Нэг хэсгэн ч гэсэндээ гэрэл гítэн за өстө инээ цалигтл өөдрөг занга гаргаж чадсан байгаасаа л гэж бодож байна. Гэтэ амсуулаад үлдээлээ. Тэгээд бидэнтэй хамтран ажилладаг бас байгууллагууд байгаа. Биднийг дэмжиж ажилладаг Мам доктор бол бас яг л нөгөө манай Норжмогийн хэлдэг шиг те цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн цэвэр нөгөө нэг ургамалчин явж идэг. Тэгээд Мам докторыг үүсгэн байгуулсан чимгээ бариад хэлжээсэ. Ер нь бол ингээ ургамлаас ашигладаг хүмүүс маш их болсон. Гэхдээ баг багаар хэрэглээд байх юм бол харшлын арилгаа гэж хэлжээсэ. Энд бол амьд баталгаа гэж сууж байна. Тэгээд Мам докторийн бүтээгдэхүүнүүд бол яалтчгүй одоо урдчилсан сэргийлэх эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүд байгаа. 72 27 52 25 гэсэн утсаар холбогдоод дэлгэрэнгүй мэдээллийг авахаас гадна Мам доктор гэдээ яг ингэж бичих юм бол
пэйж хуудас нь гараад ирнэ. Пэйж хуудсан дээр нь бүх мэдээлэл нь байгаа. Гэр бүлийн цэцэрлэгийн хүүхдийн, сургуулийн хүүхдийн, өсвөр насны эмэгтэйчүүдийн, эрэгтэйчүүдийн, ахмадын ингээд багцуудыг бас сэтгэлээ шингэн уурлан та бүхэндээ гаргаж өгдөг байгаа шүү. Бидэнтэй хамтран ажилладагт баярлалаа. Мэдээж бидэнтэй хамтран ажилладаг мэдрэмжийн хуваалцыг Чуудагийнхаа хамт олондоо бас баярлалаа. За Чуда Монголд брендийн хувьд гэвэл дандаа сүн бүтээгдэхүүн оруулж ирдэг. Тэгээ энэ удаад 12 дахь сард мэдээж хайрын сар бусадтай бэлэг бэлддэг бэлэг ингэж өгдөг штэ тий. Тэгээд бяцхан хүүхдүүдээс авахгүйлаад бүх насны хүмүүс зориулсан сүн бүтээгдэхүүнээр багцлсан 2 бэлгийн багцыг санал болгож байгаа. Эхний бэлгийн багц нь бол 18800, за удах бэлгийн багц нь 21600 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. 10 бэлэг авах юм бол 1 бэлэг үнэгүй. 11 дахь бэлэг нь үнэгүй гэсэн. Бүх сүлжээ супермаркетуудаар худалдаалахаас гадна яг одоо доор гарч байгаа 76 тэгтэг 32 33 гэсэн утсаар залгаад хөрвүүлээд авах боломжтой. Одоо бол нөгөө ах トゥ хамаатан садангийнхан хүүхдүүдтэй юу авах вэ гэж бодож байгаа бол та яг Чуда Монголын бүтээгдэхүүнийг сонирхоод үзээрэй. Баярлалаа. За тэгээд 12 сарын 25-нд болох зам заагч од гэдэг концерт байна тий. Энэ концертны 2 тасалбарыг нэм заяад авах уу? Тэгээ да. Тий, нэм заяад авъя. Нөгөө гэр хойш бүлийнхаа байгаа 12 сарын маш гоё дурсамжуудыг бичээрэй гэсэн тий хуваалцсан байгаа. Тэгээд 2 тасалбарыг тийм ээ. Энэ Монгол улсдаа суугаа хайртай дотныхаа хин нэг ирээд аваарай гэж урьж байна. Тэгэд 8866 1045 гэсэн утсаар өнөөдөр авч олно. Эсвэл 24-ний 5 гарагт авч олно тий. Тэгэхгүй бол бит хідэн бас байгуулга юм чи баярлах га дараа 7 өдрийн 1-р хоёрдоход байхгүй шүү манайхаа. Тэгэхээр эргээд нэвтрүүлгийн дараа холбогдъё. За тэгээд өнөөдөр бол үнэхээр одоо онцгой энэ гоё брендийг бас ярьж өгье гэд товчхон ярьж өглөө. Тэгээд торхондоо хувьцаат компани үүсгэн байгуулагч, за тансаг цэцэрлэгийн үүсгэн байгуулагч, гэр бүлэрээ бизнес эрхэлдэг. За энэ одоо газруудынхаа эзэгтэй Норжматай ярилцлаа. Тэгээд эфирт баясаа. За яа найруулагч Мисо байсан. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Баяртай. Хинийч туулаагүй амьдралаар тэр бүсгүй амьдарч яваа. Хинийч мэдэхгүй жаргал зовлонг тэр бүсгүй туулж байгаа. Хин нэгний сайн мууг тод болголгүй. Өөрийгөө нандинж хайрлаа.